Хай. Юу вэ? Ой. За өнөөдөр ингээд чэйж насглаа гэж би да. Тийм чэйж насглаа яаж хийх вэ? Одоо нэг видео оруулаад одоо нэг юм хий да тий. Тийм хамгийн гол нь чэйж насгал гэхээр яг биднээс өөрийнхөө хуваараа явахгүй зүгээр яг бид хоёр шиг дүнгийн хэлж байгаа юм хийхгүй юм чинь тий. Тэгээд ойрхон оруулж. Ер нь ингээд нэг чэйж ургадгүй тэгээ чэйж нь ургадгүй хүний чэйжний тасгал ямар гэдэг ингээд одоо өнөөдөр үзүүлчих. Ер нь юуг нь гасаал тэр олсон тасгалуудаас илүү ихэлдэг юм л да. Яагаад тэгэхээр нөгөө шахалтан тасгалт нь илүү юу л 3 толгойн орчоод байдаг болохоор тэгээд илүү олсоор ихлээд хийчин. Тэгээд өнөөдөр явуулсан тэгээд нэг манай энэ ажил дээр энэ repeat fitness өнөөдөр тэгээд бэлтгэл хийгээд үзүүлээ. Тэгээ хамгийн сүүлд манай тийм яваад үзсэн. Тэгээд хамгийн сүүлд одоо нөгөө Phoenix хийсэн тийм. Тэгээд тэр өдөр чинь тэгэл Viagra Megara угаал Coca-Cola татал янз бүрийг хийгээд байсан. Өнөөдөр миний Viagra AMG 40 г найруулж одоо буухаараа дийлдэг. Ямар ч одоо бол нэг тийм юуныхаа одоо тэр тэмцээний бэлтгэлд орцсон байгаа болохоор арай нэг жоохон ярьцах хичээл гэж тийм хоолундаш барьсан байх. За хоолоо яаж баг яаж тогтолцсон жоохон цэвэр идчихсэн тий. Одоо юу нэр арай нэг цэвэрлж ихсэн л тий хоолоо. Цэвэрлээд одоо тийм юу гэдэг нь тий бид одоо мөрөөр л хассан л да. Дил хаа. Тийм одоо ярих мэрхий буухаа баг болсон. Эргэж ухаа байсан. Гэтэ ингээд тэмцээний одоо бэлтгэлдээ орчих. Хэлбэрхэн юугаар явчихдаг л та. Одоо нөгөө хэлбэрхэн хуваараар явчихдаг. Тэрний яадаг вэ гэхээр ер нь өглөөдөө тий нүрсээ их хэмжээр өдрийнхөө тэр хэмжээгээр авах нь аваад тий өөрийнхөө одоо тэр шагнал гэж авч байгаа нүрсэс ч юм болохоор жимс байна. Одоо тий чихлад янз бүрийн тийм кекс миксэрээ би одоо миний хувь талаас ярьж байгаа шүү дээ. Тэр тим юмараа өөрөө өглөө тий өөрийгөө шагнаад тэгээд өдөртөө бол яг өдөртөө гэж 12 цаг тий тэгээд нэг 4 цаг хүртэл нэг баг зэрэг нүүрсэстэй хоолундаа идээд тэгээд 4 цагаас хойш юм тэгээд нүүрсэс аянд хасчаад байгаа юм огт нүүрсэс идэхгүй илүү ногоо идээд мах идээд байгаа. Ер нь тиймэрхүү тийм дизайнер л явж байгаа шүү дээ. Яг чиний дэглэм ярьж болно. Би болохоор яг шин дэглэм палео дайт тосны дэглэм барьж байгаа болохоор тэрийг тайлбарч хүмүүс ойлгохгүй л те. Ойлгож шүү дээ. Чи зүгээр л хэлэх гэж байна. Чи би яаж хийж байгаа гэхээр чи би чинь миний биеийг одоо зэмлэж байгаа батарей ч бол нүүрсэс биш тос амтны тос хамгийн олон яа төр тэр бас тосчин боловсруулаагүй. Яг үнгээд өнөөсөө би чинь цаанаасаа ногоо тарьж эхлэхээс нь дандаа тосороо өөрийгөө ажилладаг гэсэн чинь амтны алж хийж идэв. Ер нь тос чинь хүний яг үндэсний энерги өгдөг одоо юу штэ макро үнгээд сахар хүнээс жоохон түүж иддэг гэсэн. Түүгээл яаж хэлэх вэ? Амтны алаас түүгээл юу гэдгийгээс одоо нүүрсээс болоод жимс ч юм уу урамлуудыг өөрөө тэрийг иддэг гэсэн. Эхэндээ бидээс зөвхөн тосоор л ажилладаг гэсэн. Тэгээ би одоо яг өдөртөө маш бага уурга идчихэж байгаа. Яг өмнөдөө би тэмцээн бэлж байхдаа өдөрт бараг 2.5 грамаар 1 кг биендэр бодсон гэсэн чи одоо бараг 1.5-аар бод тий. Тэгэхээр миний масс яваад би одоо 80 кг-тэй бараг би тэмцээний дараа 75-аас дээш явах байсан чи нөгөө тоссоо бүр их хэсгээд жоохон масс авах гэсэн чи шууд нэмсэн. Нүүрсээсээ угаасаа би өдөрт 140-180 г барьж байгаа. Бэлтгэлийн өдөр юм уу, бэлтгэхгүй өдөр гэж шалтгаалтай. Тэгэхээр өөрийнх нь ерөнхийдөө хэдхэн юмнуудаа тарих мэрхэг гэсэн ажиллах гэж нэг цаахраа өгж байгаа. Жоохон цаахар заавал гаднаас орохтой цаахар өгөөж болохгүй. Яг тэр чинь нөгөө 50 г-ыг тий би өөрөө хийсэн тарих ажил. Тэгэхээр тэрээс жоохон зүндэрж үж байгаа. Гэтэ яг эндээ би дөнгөж одоо тэрийг өөрийнхөө ангиас програмлж байгаа болохоор нөгөө тосны даглам оруулж авч шатаар явсан болохоор одоо бараг эцлөө хад өгч байна. Одоо би яг уургаа бол бүр багсахад тосоо бараг 1 кг биендээ одоо уурга 100 г ичвэл би өдөрт 400 г тос идэнэ. Нүүрсээс 400 г тос чинь бас л их үү. Би яг хааны тос юу бүх тос амтны тос ямар ч боловсруулаагүй тийм оливын тосоос жоохон хэрэглэн омега 3 гэж. Гэхдээ ихэнх нь миний тос бол амтны тос болно. Тэгээд би яг тостой мах идэх бүх юм тостой идэх. Хааны махтан дээр шаарад идэх. Өнөг бүтнээр нунд кал омлет хийгээл жоохон оливын тосноор шаарад тэгээд идэл байгаа. Ямар ч тархсан юм байхгүй. Жин айтаахан нэмэгдээд байна. Тэгэл одоо тэмцээнд бэлдэж байгаа юм чинь.
жоохон нүүрсээс аасан. Одоо 180 чанж одоо 140 болоод дараад нь 100 болгоод тэгэл нэг 50 дээр тогтчихын. Тэгэл 50 дээрээ баг 2-3-7 хоног тэмцээд тогтол барайл. Тэгээд явна гэж бодож байна. Тэгээд кардио гэсэн. Дэглэм одоо тий барьж байгаа шүү дээ. Хоолны дэглэм барьж байгаа. Тэгээд ямар нэмэлт хичээл хийж байгаа. Нэмэлт хичээл авах нь одоо яг ярьж байгаа үедээ жоохон нэмсэн глутамин, BC, оруулсан креатин бүх юм ерөөдөө ууж байгаа. Миний зардаг казеинага, whey protein, OAC зургаа штэ тий. AMG одоо AMG ууж аргирийн уугаал олон бүтээгнүүдээр өөрийгөө дэмжихгүй бол заавал яг гаднаас ч хоолны одоо хэмжээ өдрийн хэмжээний аренерс баг хөрөж хийж байсаа 30 идэх дуртай ч тий. Дэрийг хамгаалах гэж энэс одоо гаднаасаа supplements хэрэглэж байгаа л өөрийгөө дэмжих ёстой. Тэгэхгүй бол тэрнгөө ингээл жирээрээ явах чинь угаасаа том болохгүй шүү дээ. Томоо BM барьж чадахгүй. Тэгээд дасглаа бүхэн яг гэхээр тий хүн дээрээ юм тий. Ямар тийм ялгарч тийм олон давталт тийм амар хүн давтахгүй шүү дээ тий. Эндээ дараад нь хамгийн сүүлд 7-2-7-оор тэгж үзье гэж бодож байна. Одоохондоо бол яг хүн дээрээ л хийгээд явна гэж бодож чижигсэн тэгж байсан тий. За окей. Одоо ингээл юугаа болохоор яг тэмцээний үед болохоор нэг гол нэмэлт хичээл бол яг бисаа ирүүлж байна тий. Тэр нь бисаа ирүүлэхэд одоо булчингаа амгаал авчна. Тэгээ дээрээс нь шүү ирүүлэхээр одоо янз бүрийн үлцэн эдэн аминоо одоо хэрэгж болж байна. Гэтэ хамгийн яг үр дүнтэй нөгөө аминоо бисаа байдаг. Бранч анализ. Глутамин. Яг ингээд тухайн ингээд бэлтгэлүүд бол яг ингээд юунаас шалтгаалж явчихна уу? Одоо яг тэр өдрөөс шалтгаалж явчих юм уу? Одоо чи яг үнэндээ бол нэг тийм аим хүн дээр орхон чуйн бас тийм тэг хөнгөнөөр давталтаар орхон чуйн илүү мэдэр шигээд байгаа. Тэгээ одоо ер нь энэ тэмцээнийг болохоор илүү мэдэр шийдэг тийм юу л оруулна. Гэхдээ үндсэн 3 дасгалыг бол яг нэг яахгүй л дээ. Доошлууд байхгүй л дээ. Сүүлд бол нэг 200 дээр бол нэг 210 оруулсан 7 алдсан. Тэгээд тэр яг хэл болоо. Болно шүү дээ. Power гэдэг. Тэгээд ер нь тэгээд масс ерөнхий том масс тогтоохын тулд тэр нэг тий хүчээ тогтоох, булчингаа тогтоох тий одоо тэр биендээ шаардлага өгсөн тийм ачааллыг бол ингээл өгөөл байгаа. Тий. За үед тэмцээн одоо ихсүүд байлаа. Окей. Yeah baby. Хөхөө арч. За ихний дасгал хөлтөр эхэлж. Хөлтөр. Ямарсаа хөлгöd хорсгоод тэгээ жоохон өвдгöd тэгээд тэгээ жоохон мөр идсэн халаа тий. Яандаа энэ дээр илүү өвдөх зорилготой хийж байгаа шүү дээ. Тий. Нэг тэмнүүр мөн нэг чухал биш. Чин нэг чухал биш. Гол нь сайн хийхдээ шахаж өгöd бариад зөв буулгаад тэгээд энэ хоёр чийжээ задрахж байгаа юм шиг. Тий. Тий. Далаа чичээж ирсэн бол мөрийн урд толгой мараа орлоо. За. Энэ өөр ихсэн. Амаа онголж. Давсан. За гэж. За окей. Дараагийн зүйл бол яг бас хөөлтийн дасгал тий. Машин дээр хэн тэмэн дээр хоёр офсроо нэг талаас татаад тэгээ зөөрийн одоо ерөнхийдөө додс хийж илүү хачаад байгаа. Тэгээ хүн жинэгээр биш жинээс нь хааруулаад тэгээ хамгийн гол нь бүр ингэж явуулахгүй өөр гараа ингэж нуглаад тэгээ додс гин дээр жоохон тэгнээс тэр илүү гоё болж байгаа. Чингээ мэн контролч дээр мөрөө одоо бүр авшиг гэдэг алгыг мөрч ороод тэр яг энэ болохоор булчингийн жижиг булчиж илүү авч явахгүй басаа холбоос тийм хол хүрдэггүй болохоор яг энэ чад болохоор тэгээд амбуланс сайн мэдрээд илүү бүр дүнтэй тийм булчингаа сайн хөөлгөд мэдэн илүү сайн чиний ас хүн дээр хийж болохгүй шүү дээ. Яг мөрийг хийж шээ. Урт хаалтлах одоо энэ кэнделэр хин. Кэнделэр ихтэй одоо тий. Яаж хийж байгаа гэхээр нөгөө их одоо ихний хоёр тасалмал хоёулаа контракц сайн өгдөг.
Одоо нөгөө зангилтны илүү сайн болдог тий. Тийм дасгал байсан. Тэр нь болохоор илүү зангилж илүү хөдөлж өгнө, илүү хорсгоно. А энэ болохоор илүү тэлдэг дасгал. Доошоо жоохон тэлж өгөөд тэгээд дээд хэсэгтээ нэг зангилтыг сайн өгөхгүй ч гэсэн хоёр талаас татчих хад бол одоо нэлээд их юм тий. Тэнцвэр барих кандидат зөв өргөх тий. Тэр юмнуудыг одоо хянах шаардлагатай, хянах хэрэгтэй тийм болчгоод нь ажил болохоор дараа нь хийж байгаа. Тэгээд эндээс эхлээд ингээс өргөжүүлэх кандидат одоо ингэ шахаа явчихна. Тэгээд дээж их надад ингэ. Окей, baby. Оцоо. За дараагийн давхар бол дамб пресс хандилж шахна. Тэгээд ерөнхийдөө техникийг нь бол яг бүх чэйжийн тасан дээр адилхан шиг далаа авчин тий. Доошоо буулгахтай амьсгаа өмнө бүтэн чэйжээр агаараа дүүргэн тэгээд дээшээ хэн дээр та хоёр гараа дээр ойрхон. Далаа авчижтэй амьсгаа авчижтэй тэгээд Oh. Одоо ингэ шахалтаа хийхдээ ойлоо ч өмнө хэлж байгаа шахалт оруулсан шүү дээ тий. Yes. Хэлж байгаа одоо энэ сонголт дээр хэлж байгаа шахалт оруулсан. Тэн дээр болохоор яг илүү доошоо кантил одоо тий. Доошоо болно. Тэгээд нөгөө цэжийг сонгож болно. Гурван толгой бас илүү ажиллана тий. Тэгэхдээ энэ одоо газар хөвч байгаа шахалтыг одоо энэ шахалтан дээр болохоор гурван толгойн ажиллагаа илүү багасаад тэгээд нөгөө хөдлөж байгаа орон зай чинь илүү багасаад ирчих. Тэгэхээр илүү цэжиг чиглэхэд арай амархан болчихно. Тэгээд та нар одоо энэ хөвч байгаа таслыг туршиж үзэхдээ одоо ингэж тий. Нэг бол дараа нэг бол шууд ихнүүдээ явж бас болно. Яаж хийх вэхээр яг сантын дээр авсан шигээ. Аваад үлгээр аахгүй чи. Болтой. Ямар вэ? Яах вэ? Үгүй ээ. Ингээд бариад ич. Яа. Okay, baby. Focus. Focus. Хатайше. За шпитэн дасгал. За шпит дээр чихээр илүү хүзүүрээ болно. Хүзүүрээ болгож байгаа гэхээр тохоогоос нь дэлгэж өгнө. Тохоогоос нь дэлгэхэд одоо энэ цэжи болчихсон чинь гадна талаасаа сунгаж өгөх болохоор энийг болохоор илүү одоо гэх тийм өөрөс ийм одоо ерөнхий үлэн обе бүх тийм дасгал гэж ийм зааж болно. Тэгээд энийг яаж хийх вэхээр онцгой шилтгэл хийсэн дээр 20-25-30 гэх тийм. Тэр 20 удаа хийхдээ таа бэлээ. Жигээр их зүйлүүд байхгүй. Бас тэгээд санийхтай яасан шиг их тийм байх юм шиг юм биш. Тэгээд аваад ажиллах юм. Араа. Макарена. Let's go baby. Заавал.
За босоо. Yo baby. За хамгийн сүүлчийн тасал чэйгийн үнээр бид хоёр хийж байгаа бол штанга шахах нь штанга. Тэрэн дээр ирдэ хийж байгаа. Штанга. Тэг ярьдаг тавирч байл манай юм. Штанга. Надад за энэ одоо bench press шүү дээ. Штангта. Тэгэхээр энээр ирдэ тогтцсон байгаа. А ирдэ тогтцсон яахаар гэхээр чинь одоо улам хөдөлгөөн дээш явахаар улам болчих чинь улам илүү бохчод ачаал аавна гэсэн үг тийм. Тэгээд дээрээ илүү чангалаар илүү гоё бочингийн одоо бочингийн чэйжийн бохчод чи илүү их сайн ажиллана гэсэн үг. Тэгэхээр чи одоо энэ одоо харж